Мартаж болохгүй давтах учиргүй дүү. За тэгэхээр зөвлөлт толгойн улсын коммунист намын 20 дугаар их хурал Сүрдүүлэнтэй одоо 56 оны 2 сард болсон. Тэгээ энэ хуралд оролцохоор очсон Монголын удирдагчид Сэдэмбэл дарга тэр бол тэр зөвлөлтийн одоо Микаян тэгээд хүмүүстэй уулзсан байгаа. Энэ тухай бол Сэдэмбэл дарга өөрийн тэмдэглэлдээ бол одоо бичсэн байх юм. Тийм. За сумын яваан тэр нөгөө гэрэл зүүдэр тийм ээ. Тэмдэглэлдэр ч гэсэн бас одоо орсон байгаа. За цаг гаруй бас үргэлжилсэн гэж байгаа. За тэгээ энэ дээр бол энэ нөгөө Монгол дагаар орох өмнө тавьж исэн асуудал бас нэг удаа хөндсөн байх юм. За Микаян бол ярьсан Мао Цзэдун одоо бүгд найрамд Монгол улсыг бүгд найрамд хятад улсад нэгдэх асуудлыг бидэнд 2 удаа тавилаа гэж. Нэг нь 1949 онд Микаяныг хятад очиход нөгөө нь 54 онд Хрушчов Булганын Микаяныг очиход тавьсан гэж. За тэгээ бид хариулахдаа энэ асуудлыг монголчууд өөрсдөө шийдэх ёстой гэсэн. Тийм. За тэгээд энд бол бас 49 онд Сталин Чаус хоёрыг уулзаад Микаян хажууд нь байсан гэж байгаа. За тэгэхэд бас Сталин бас ер нь бол монголчууд л одоо өөрсдөө мэдэх хэрэгтэй шүү гэдэг асуудал хэлж ирсэн гэж. Тийм. Тэрийг бичсэн байх юм. За тэгээд Микаян Чаус Сэдэмбэл дарга асууж байна. Хятадууд энэ асуудлаа та нарт тавьдгүй гэж асуулаа гэж. Тэгээд Сэдэмбэл би үгүй гэж хариуллаа гэж хэлж байгаа. Тийм тэгээд энэ бол тэгээд энэ үед бол мэдээж одоо ингээд бидний чинь одоо зөвлөлтийнхэн бол улаан империалист гэдэг юм уу үлсэн төрөм гэдэг шиг одоо туугаа усны дараа бол одоо айхтар хэлэм гарч ирсэн хэрэг тийм ээ. Тэгээд энэ дээр бол бид нэр бол ямар ч гэсэн улстай байх хэрэгтэй гэсэн байр суурь өрнөлж байгаа гэдгийг хэлж байгаа юм. Тийм. За иймэрхүү зүйл бол бас түүхэнд гарч байсан юм байна гэдгийг мэдүүлэх үүднээс энэ асуудлыг бодиттой одоо мэдээж лав 2 удаагийн өргөдөл тэгээд төв хорооны одоо улс төрийн төвчөөр хилцэж өргөн барьсан тухай. За бүрч одоо ярианд дундуур бол энэ асуудлыг улс төрийн төвчөөр хилцүүлээд ардын их хурлын чуулган бүгд турлаар хилцүүлье гэсэн санал хэлж байсан гэж одоо Сэдэмбэл өдрийн тэмдэглэлд би юм. Тэгээд энэ бол мэдээж зөвлөлтийн удирдагчид хүрээд тухайн нөхцөл байдлаас мэдээж шилтгаалаад зөвлөлтийн удирдагчид бол татгалзаж байсан байна гэж. Тэгээд дээр нь ер нь яг одоо энэ дотор өрнөсөнтэй холбоотой бол урд хөрш хятадаас бас Монголыг одоо сонирхож байсан гэдгийг яригч юм тийм ээ. Тийм энэ ч бол одоо за яг хөө тэр санд хураалтаар бол аргагүй их зөвшөөрсөн тийм ээ. Тийм тэгчгээд тэрнээс хойш бол одоо тэр Мао Цзэдун Шанхай шиш өөрөө ярьжсэн тийм. Ерөөс тэр бол маш буруу юм болсон гэж. Тийм. Маш буруу юм болсон гэж. Тэгээд одоо тэр нэг хотойсон одоо сая 500 мянган квадрат километр нутаг тэгээд одоо чи яриад байгаа шүү дээ. Тэгдгийн тэр 45 оны 10 сарын 20-нд усан санал хураалтыг бол манайхан бас тэмдэглэлтүүдээр тэргээл ярьцгааж байдгийн. За хувьд бол бас нэг тийм тааламжтай өдөр биш байх гэж боддог. Ягаад гэвэл энэ бол Чанкашигийн саналаар одоо Москвад очсон хятадын ерөнхий сайд Сүнзэн хүчин давтаад аргагүй ирэхэнд хэрв монголчууд одоо санал хураалт явуулаад өөрсдөө зөвшөөрөл бидний зөвшөөрье гэсэн санаа шүү тийм ээ. Тийм. Тэгээд үнэхээр их хүрээний тулгалтаар одоо юм болж байгаа гэдгийг сая одоо юмсэн нөгөө манай нэг доктор бүсгүй тэр Тайван сурсан одоо тэр эмэгтэй бол ер нь бат юм байна. Тийм баримтуудыг оруулсан. Тэр бол их сайн ном шүү. Нэр нь гэсэн. Тийм. Тэр тусгаар тохиолсон Монгол улсад гаднаас тулгсан санал асуулах. Тийм. Тэгээ тийм юм болж исэн учраас энэ түүхийг бол бас мэдчих яах хэрэгтэй баг. Тийм энэ чинь хүчин давтаад ч гэсэн одоо юм бас санал хураалт өөрийгөө одоо чи мөн үү гэж одоо асууж байгаатай адилхан биз дээ. Тийм. Тийм юм болж болсон юм байгаа юм тийм түүх байдаг. Тэгээ үүний дараа бол мэдээж одоо бас нэлээд удаж 44 оны нэг сурвалж иж бүгд найрамдах хятад улс Монголын тухай тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. За үүний дараа ч гэсэн бас одоо ингээд өвөр Монголыг нэгтгэхэд Монгол өвөр Монголтой нэгтгэхэд хятадын харьяан даруулын эсвэл одоо нэгтгэхэд СССР-ийн харьяан даруулын ч гэдэг юм уу ингээд санал ондос уралдаж явж байсан байна гэдгийг өөхөнд болсон үйл явдлаас иргэн тунгааж бодох хэрэгтэй шүү. 1952 оны 1 сарын 26-нд цагаан сарын шинийн нэгний урд өдөр битүүн өдөр Москвад Монгол улсын маршал
Бүгд найрамд Монгол улсын ерөнхий сайд. За энэ хүн бол одоо гадаад яамны сайд одоо хийж байгаа өмнөх байсан тийм ээ. Цэргийн яамны сайд, дотоод яамны сайд, намын төвөрөний тэргүүлэгч гишүүн. Маш олон тохиолдолд шалтай байсан хүн бас таал болж байгаа. Тийм. За тэгээд мэдээж 30-40 оны хэлмэгдүүлэлт тийм ээ. 39-оос 52 он хүртэл Монгол улсын ерөнхий сайд гэдэг дахин шүтгдсэн эцэг жай болсон гэж шүтгдэж байлаа. Тэгээд энэ тааллуулсан айхтар мэдээг аваад монголчууд цагаан сард тэмдэглэхэ болсон, богдуулахаа нэрийг сольж чойволсон гэд нэртэй болгосон монголчууд маш олноор одоо иммигрант шуудсан захилгаан утас сүйд болж исэн Монголд яана. Тийм тэгээд энэ хүн нэг ер нь яг тодруулсан юм бэ. Анх ер нь одоо чойволсон одоо энэ айхтар юм хийхэд гэдэг юм уу, 40 оны гэдэг юм уу. Энэ ямар учир хэдийн үеэс тодруулгаа гэдэг талаар яг ярих гэж бодож байна да. Тийм ч одоо 1920 оны дэзүүн намраар анхны 7 хоош явсан тийм ээ. Тийм зөв нөгөө эрхүүд байгаа. Эрхүүд очсон. За тэгж яагаад тэдний чинь одоо намар нь цаашаа явсан. Цаашаа явхад бол одоо Чагдаржуу Лосл 2 Эренчанаатай явсан. Асухбаатарч явсан 2 бол эрхүүд үлдсэн. За бодоод огсон 2 бол наашаа явцсан байж байгаа тийм. Тэгээд тэнд л одоо цэргийн сургууль хийжсэн гэж байгаа шүү дээ. Улаан армийн 5 дугаар. Тий. За тэгээд тэр үеэс эхлээд ерэн зөвлөлтөд нэлийн одоо итгэгдсэн талтай болсон хүн баг. За тэгээд 1952 онд дуустал үндсэндээ нэг 30 жилийн хугацаанд л за ихэнх үедээ за ялангуяа 1949 он хүртэл бол одоо зөвлөлтөд одоо үнэн хамгийн үнэч Монгол өхөн байныг одоо чивэсэнд байсан баг. Тийм баг. Тэр үеийн баримтыг харж байгаа тийм ээ. За тэгээд янз бүрийн юу болсон. За энд бол 1920-ад оны дундуур чинь чивэсэн бас нэг ажилгүй өнтер болж аваад арих дарсанд орсон. За тэгээд янз бүрийн юм болж исэн юм байна лээ. Зүгээр тэр 20-ад оны бас дундуур энэ одоо тэр Ленинградд цэргийн академид явсан юм шиг байгаа зүгээр тэр суралцсан юм уу? Тэгээ ямар ч байсан тэр нэг цэргийн сургуульд хийсэн байдаг байлгүй дээ нэг тодорхой юм байхгүй. Тэрнийг бол Чавсангийн намтраар бол манай багш Батч руугаа бол нэлээд айгүй ном бичсэн. Өөр нэг тодорхой юм бол энэ байхгүй дээ том баг. Зүгээр бус тусуудын бичсэн Чавсангийн тухайн юм бол яг хөө тэр 45 онд Цэдэн болгоны 50 насны ой дээр нь Чавсангийн 50 насны ой дээр Цэдэн болгоны илтгэл байж байгаа тийм ээ. За тэр үеэс эхлээд бол Монголын ард түмний эцэг гэсэн одоо нэг тийм гараад ирсэн тэр бол Сталиныг л одоо нэрлэжсэн тэл одоо дүүцүүлсэн үг баг. Тийм ба. Тий. За тэгээд Чавсан тэр 30-аад он 20-аад он 30-аад оны үед тэгээд ингээ үе явал алга болцдог. Тэр одоо ер нь жаахан бас нэг арай жаахан тодруулаад нэг тийм учиртай байна лээ гэд хэлвэл бас одоо за мэддэг хүмүүс бол бий ба мэддэг хүмүүс бол бас сони үеж ингэж л бодчих. 24 онд Данзанг одоо баасантай намын 3 дугаар хурдаар яаж байгаа тийм ээ? Тий. Тэр коммунист ч одоо орж байгаа шүү. Орж байгаа. Тий. Чавсан дамд орж хоёр бол ер нь нэлээд том 90 тэр 3 нэлээд том өргөөс. 90 сонгож авсан баг. Тий. гэж харагдах. Тэгээд хэрэгтэй тэгээ бүр Данзанг баримтчилахаар явах ажлыг чинь шохон хүч явуулсан. Толгойж явж байгаа шүү дээ. Тэгээд тэндээ асуудал шийдэгдээг улс төрийн шийдвэрч гараагүй байхад Чавсан залуучуудын байгууллагын удирдагчийн хуваарь толгойлол одоо хит даврагч байр суурьтай одоо залуучууд л явсан гэж л харагдахаар баримт үлдээсэн байгаа шүү дээ. Тэгээд гэрээс нь барьж яваад тэгээд одоо тэр чинь ер нь ямар ч шийдвэргүйгээр л үндсэндээ цаазсан юм байл л шүү дээ. 24 цагийн тэр гэж одоо ер нь чинь ям шийдвэр байл. Тэгэл ерөөсөө тэр аваад явсан тухайн чинь хаан нэлээд нарийн байдаг үлээ сандуужийн дуртал юм нэ. Тэр хүний юм тэгээд одоо зөвлөлтийн элчин рүү явж гинөө гэж бодсон чинь элчингийн ажгаар өнгөрөөд явсан. За тэгээд энэ явдал ер нь биш болж гин гэдгийг ойлгосон тэр гэж одоо их тодорхой хэлээ. Тэгээд тэр чинь нөгөө авч явж байгаа хүн ярьж байгаа шүү дээ. Тэгээд би ч одоо бид ч одоо тодорхой юу ингээл одоо тэгэл авчиад болчихсон л гэсэн юм ярьдаг. Нөгөө бодог
буруутгахад данзан их төвтэй оролтой болох оролтой оролцсон гэж чойволсон бол ингэж ойлгодог байсан. Чойволсон бодогийн шавны байсан гэж л тэргүй одоо тийм одоо шир хөлөөр одоо тэгж их харгасатуу боломжийг бараг одоо тэр чинь хэрвээ шүүх юм уу намын хурлын шийдвэрч гараагүй одоо шийдэгч байгаа ш заалтчж байгаа ш тэгээд урлынхаа даргын шүү. Тэгээд одоо эн чинь тийм шийдвэр улс төрийн шийдвэрч гараагүй байхад аваачаа заалтчж байгаа явдал бол одоо дэндүү хэтэрхийл одоо энэ дээр чойволсон одоо үнэхээр буруутай л гэхээс өөр арга байхгүй ш. Тийм 29 онд баха намын 7 дугаар хурлын дараа хөрөнгө хураах комиссийн дарга явуулсан. Тийм ээ. Их хурлын улсын байгууллагын тэргүүрийн даргын хувьд тэр тогтоолцсон бол нэлийн өмнө боловсруулж ирсэн болтой юм билээ. Тэгээд тэр 3 дугаар хурлаарсан гарч байгаа тийм ээ. Шар хуулц, шар феодал гэж хэлсэн. За дараа нь хар шар болоод ингээд шар хар феодал тэгэл. За тэгэл тэнд л ер нь одоо тэсн 90-аагийн 6 зүйл сэдв. Тийм. Тэр бол одоо ирээдүйд одоо ингээд Монгол ирээдүйн зөвхөн төлөв байж. Тэрний чинь бол данзан эсрүүсч ийсэн. За тэгээд тэр яг агуулга нь юу гэхээр зэрэг ерөөсөө одоо бүгдээрээ нэг тийм чадвар дундчууд чадахгүй баячуудгүй одоо энэ баг бүгдээрээ ядуу байсан чи яах вэ гэсэн нэг ерөнхий тийм санаа баг. Тэгээд тэрний чинь бол эсрүүслгүй яах вэ? Тэгээд 90 хөрөнгөтэй хүнийг үзэн ядах үзэл бол ерөөсөө 24 оноос хойш л үндсэндээ 59 он хүртэл маш их хөрвүүлж ирсэн. Бүр гүнзгийрэл яваад байсан. Хөрөнгөгүй болготлоо. Бүгдийн нийтээр. Өөр сүүлд нь одоо тэгэл ерөөсөө энэ хувийн баячууд бол одоо мөлжигчид интерексний тийм юм гараад байсан. Тэр бол тэр ирэнчэнаа тэр 6 зүйлийн сэдвүүл одоо жаахан хэлбэрээ өөрчлөөд яваад байсан. За тэгээд чойволсон бол энд тэр хөрөнгө хураахад бол ер нь томоохон үүрэг үүсгэсэн хүндээ комиссийн дарга нь. За тэр хингийн орж хингийн яасан гэдэг орон нутгийн комиссууд тэргээд янз бүрийн хүмүүсийн дурд тул байж л байгаа. Тэнд бол одоо тэр үнэхээр оноод хэлчихсэн боловч мээр одоо эсэргүүцлийн тэр нөгөө таалган дараа комиссийн өвөө таалган дараа наасан барьсан гэх юм байгаа шүү дээ. За тэгээд тэр хөрөнгө хураахаар бол үндсэндээ улс 22 оноос эхлээд тэр хуучин вангун тэр одоо их дарахтай байсан улсуудын бол улс төрийн эрхийг устгацсан. Эдийн засгийн хувьд бол яг хүчрэг байсан. Тэгтээ бол одоо нэг тийм мөлжид бариад байх юм байх уу тэр данзан ч хэлж байгаа 24 он. Манай хөрөнгөтөн гэж ямар юм байх юм бэ? Энэ жаахан дивжиж байгаа улсуудаа бол бас нэг дэмжих хэрэгтэй гэсэн тийм санаа байна. За тэгэл тэр данзангийн эсэргүүцэл одоо дарсан ясаасны дараа бол тэр улам гүнзгийрүүсээр яваад тэр хөрөнгө хураагаад за үндсэндээ 29 оны эсрэг монголчин бол одоо нэг тийм баячууд байхгүй малаа үзэн яддаг. Тэгээ тэр үед чинь одоо энэ одоогор бол төрийн сан гэх юм одоо төрд маш олон улсуудын мөрөж байгаа шүү дээ. Мал дөрвөд л одоо ингээл тийм одоо ингээл хоршоонд жил өргөдөг, банканд өргөдөг, засгийн газар өргөдөг. За тэгээ нисэх онгоцны одоо нэг компаниг тусламж гээд тэнд бол зөндөө юм өргөжсэн. Тэр улс чинь малаасаа үүдсэндээ ч биш. Нэрээс энэ ялтай мал юм байна гэсэн үүднээс л. За хөрөнгө хураахад бол ер нь одоо яг хичнээн хүн оролцсон янз бүрийн тайлан байгаа тийм ээ. Тийм. За энийг одоо гардан хэрэгжүүлснээс хойш бол чойволсон ер нь нэлээд одоо зөвлөлтийн нэр хүнд нь бол өссөн баг. Маш чухал юм хийлээ гэж. Зөв. 33-4 онд нэг алга болчихдог лөө. Зөвлөлтөд 4 сар ерөөсөө одоо яг нэмэдэг итгэхгүй. Төмбийн хэрэг дараах нь байж байгаа шүү дээ. Наадмар төмбийн хэрэг одоо яаж байгаа? Тэгэл чойволсон тэр Москвад байгаад одоо тэр яваа тэр чинь цөмөрснөөл бүгдээрээ л төмбийн хаам хэрэгтэн болоод оцсон юм шиг байгаа. За 26-нд Москвад очсон Монголын төлөөлөгч Ворошилов хүлээ аваад хүн нэгвэрээр судалгаа гаргасан байх юм. За тэгээд өмнө тодорхойлтуудыг үзэж зөвлөлтийн гадаад хэргийн сайд Чичээрн чойволсон мөч хүч султай төлөвөртэй бус улс төрийн идэвхтэй төлөвшөж чадаагүй албан тушаал болон өөрийгөө хөндлөх дуртай. Удирдлагын өмнө бүхэлддэг зөвлөлтөд хэрэг хамтдан тодорхойгүй гэсэн байна. Таарж байна уу? Комментарийн амгаа яв.
гуй өмтгай, харих уудаг, бусдын нөлөөнд амархан автдаг, удирдлагад ямар ч нөлөөгүй. За Монгол цэргийн жанжин штабын даг Шеко сайнаас илүү муунд дэмжсэн гэж. Шижээ бол их шудрах хүн тийм ээ. Зүүнний хүн одоо энэ айхтар шөмөлдөг хүн шүү дээ. Өнө зөвлөлтөөс л одоо Москвагаас шаардлагаас нь хийсэн гэж зүүн шүү дээ энэ чинь. Шижээ бас байх юм. Засарх найдваргүй итгэдэг гэж авсан гэсэн. Засарх найдваргүй итгэдэг гэж. Ингээд ийм хүнийг бол Башил сонгон авч Москвад авчирч эмчлэх санал тавьсан байна. За тэгээ эмчилж байгаа нь тэр бичтэй тэр 34 онд 4 сар алга болоод тэр уг нь Цөмбийн хэргийн 126-ад хамт очигдож очиод тэгсэн мөртлөөсөө нөгөө бусдыгаа геофилийн захидалчид ямар утгатай вэ? Тэг геофилийн захидалч нь бол нэлээд том байгаа. Зүгээр тэн тэр онцлох үг нь бол та мөн тэний хүн шүү. Москвад одоо хамт байсаг гэсэн тэр хэлсэн байгаа шүү. Тэр хэрүү одоо Цөмбийн хэргийн аваачаа зөвлөлтийн байсаас мэдүүлгийг үзэх юм бол тэнд чивсэн эхлээд ямар мэдүүлэг өгсөн бэ? Сүүлдээ тэрнээсээ буцаад за би та нарын даатгаврыг биелүүлнэ гэдэг юм уу? Өстө морнохоо мэдүүлтгэнэ гэсэн юм уу? Тиймэрхүү юм бол байгаа ба. Тэгж л итгэл болж авсан учраас л тэгэл дэшээ яваад тэгэл 34 35 он гэх чинь бол 35 он болж явсан одоо жинхэнэ одоо цэцэрчсэн дэшээ явах бүр одоо гарааны шугам зам шулуучсан тийм үедээ. Тэгэхээр зөвлөлтийн Батлан сайд байсан. За зөвлөлтийн бүхэл улсын коммунист болшевик намын төвөр улс төрийн төвчөөний дэргэдэх Монголын комисс гэж байгуулсан байгаа. За энэ комиссийн дарга Боршиловт Чавсангийн одоо өгсөн захидал байдаг юм аа. Тэрийг яг хэлчихье. Энд намайг Москвад байх хугацаанд байж та туйлаас нөхөрсөг хандаж үнэлж баршгүй гүн итгэл хүлээснийг миний бие бидний нийтлэг үйл хэргийн төлөө чин үнэнч тэмцлэр хариулж энийг би үлдэж байгаа амьдралынхаа чин зорилго болгоно гэж. Тангар үргэж байгаа тийм байгууллагч үлдэж байгаа амьдралынхаа чин зорилго болгоно гэж. Тийм. Тэг үүндээ тэр 34 оны хавар ингээд 4 сар алга болчоод 34 оны одоо намар 11 сарын 15-нд Монгол улсын ерөнхий сайд гиндэн дэргүүтэй төлөөлөг шийдэл Сталинтай уулзахаар уулзалтан дээр гинт орж ирж байгаа тийм. Тэгээд одоо сайд нарын зөвлөлийн 1-р орлогчоор хэнийг тавих вэ гэдэг. Ирсэн чинь хэнсэд байгаа юу вэ? Тэр сууж ишлээ гэж. Чавсан лөө. Тийм. 4-5 сар тэр хүн хаана байсан бэ гэдэг нь одоо геофилийн юунаас тодорхой юм тийм ээ? Тийм ээ. Толгой бүх юм нэмчлээ. Зөвлөлтөд хэрхэн хандхан тодорхой болцсон үе сууж ишлээ. Тийм. За ингээд бол 34 оноос хойш бол Сталины бас одоо үнэнч болох харуулж тийм ээ? Сонголтод тэнцжээ. За ингээд ирээд юуны сайд нарын зөвлөлийн 1-р орлогчид 4 сарын дараа Чавсан зөвлөлтөөс 20 ширхэг суудлын автомашин тийм. Ирүүлсэн юм тийм. Тийм. За энэ бол одоо мэдээж гиндинд бол ерөнхий сайдыг давуулаад гиндинд бол доромжлол Чавсанд бол өргөмжлөл үстэй. Тийм. Ерөнхий сайдыг давуулаад өгч байгаа тийм ээ. Тэгэхээр энэ бол маш ойлгохтой байна уу? Энэ тодорхой 34 оны 10 сард ирнэ зөвлөлтийнхэн бол гиндийг ер нь өөрчлөх шийдсэн байна л. Тэгээд тэр гиндин Чавсан бол яг зүгээр ер нь одоо 34 оны сүүлд 35 оноос эхлээл одоо ер нь жигтэйхэн их өргөмжлөгдсөн 35 онд энэ их хүрээнд одоо шинэ эргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх явцад тэргүүний малчтын нэг зөвлөгөө болсон баг. Тэн дээр одоо хамгийн түрүүн үг хэлж байгаа хүн хурал нээсний дараа ширнэн гэдэг малчхан юмнаас сайд үгэлсэн дараагаар үгэлсэн хүн Чавсан байж байгаа. Тэгээ хоёр дахь нь амар орж байгаа. Гиндэн бол тэнд үг хэлээгүй зүгээр төгсгөлийн ярьсан юм л. Тэгэхээр зэрэгэл 35 он гэхэд 35 оны 100 гэхэд Монголын 1-р хүн болох гэж байгаа шүү. Болж байгаа шүү. Харагдсан байна. Тийм байна тий. Хууль тогтоох дээд байгуул улсын төрийн тэргүүнээс төрөн үг хэлнэ гэдэг чинь тийм байна. Маш тодорхой болчих. Тийм байна. За тэгээд тэрнээс хойш явж байгаа 36 оноос хойш бол төвөрлөг жанжин болоод ирсэн. 36 оны 926. Тийм. Яам байгуулж гэж байгаа шүү. Тийм дараа нь яам байгуулж байгаа. За тэгээд тэнд бол их олон хүн баяр хүргэсэн байгаа. Өвгөн партизан гээл одоо Лосло Вантер гээл тэр усуд бол үнэн санаанаасаа хүргэсэн үү?
95 хүрэг гээд бишиж өгөөд гарын үсэг зурглаа сонь дээр нийтэлсэн үү? Энэ бол бас сони юм байна. Тэгээд чэвсэн бол одоо тэр үеэс ахуулаад тэгээд ер нь л бүх их мэдл орчиж байгаа шүү дээ. Тэгээд амаргыг бол үзий яддаг. Тэгээд одоо амаргаач одоо 3 жил үндсэндээ амаргыг одоо ингээд 36 37 тэд явуулчихсан бол Монголын төр за ер нь эзэнгүүрх толгойгүй болно гэсэн нэг тийм юм Оросууд бас ойлгосон байгаа юм шүү. Тэгээ амаргыг байлгаад байсан. Тэгээд энэ дорн дахны зарим одоо эрх зүйн уламжлалтай улсууд чинь одоо их хүнд хэрэгтнүүдийг бол цаазалдаг байлгаад байдаг тийм байдгийн байна. Тэрнтэй адилхан амаргыг бол жаахан торгож байгаа судрагч хүрээлэнгийн захирлаар тавьж байгаа дараагаар. Тэр энэ бол бас учиртай сүүлдний чинь тулгамдад бүр мухард бол энэ буцаагаад авчаар тавьчихсан бодлого байсан баг тийм ээ. Тийм байна. Энд одоо ингээд бид нар бол ингээд за амаргуй байна, за богдч байна, ингээд 21 оны дараа нь амаргуй байна. Тэгээ шинэ хэрэглэлийн бодлого гэх тийм. Тэгээ бид нар бол жишээ нь одоо тоглоомд навтаач гэдэг юм сайхан баяжигтун лоодон хөрхийн лоозон дэвшүүлж одоо ингээд мал өслөө хүмүүсийн амьдрал гайгүй боллоо гэх тийм гайгүй болжээ энэ тэргээд бид нэр бичих дуртай ярих дуртай тийм үнэндээ ч тоглоом байна шүү дээ нэг эргэж ингээд ихээр нам зөхөж явна тийм байгаас одоо амрыг тавихаар жоохон бид нэр гайгүй болох нь шүү тийм ээ ашгүй гэж бодох нь тийм байна энэ барьж байгаа тоглоом болгоо дараа нь ингээ гэж үгүй орсон нэрээ тэгээд амрууч одоо тэр хоошоо очиход бол ер нь одоо бас нэг стайлтай уулзсан шүү дээ. Тэгсэн тий. Тэгээд одоо тэр нарийн төмөр замын асуудал байна, зээлүүрийн асуудал байна, сэргийн төсөв маш их хэмжээгээр нэм. Бид нэр одоо мөнгөгийн барийг тэрмэрэн дээр бол амраа бол нэлээд сонь. За тэгээ хоёр Монгол одоо тэ урагшаа яаж юм за урагшаа бол яах вэ? Тэр цагаан гэрмээс хоошх нутаг бол тэгээ бидний нутаг болно даа амраа нэг тим хэлчихсэн байгаа. Тэн дээр бол стайлын ерөөс хариу өгөөгүй юм шиг байгаа. Юу яасан байгаа да? Танд имперлист өрлөг байгаа юм биш мушилаа гэж үзэж байна. Имперлист биш үү юу гэдэг тийм үү? Өрлөг байна уу ямар байдаг гэж тиймэрхүү мушилаа гэж. Тэр бол үнэн л юм ярьсан шүү дээ. Монголын цагаан гэрмээс хоошх нутаг Монгол ах шүү гэж хэлчихсэн тий. За тэгэл ч явуулсан бол одоо тэр мэрэндч бас амаргай нэр хүнд өсөөд ингээд ирэхээр зэрэг. За энэ би ер нь одоо их гэрлийн хурдаар явж байсан учраас саарах нь үе өснө тийм сэжиг төрсөн баг. Тэгээ амаргай тухай бичсэн одоо хичнээн загтал байдгийг ч явуулсан гин. Тийм баг. Тийм ээ. За тэр одоо гиндэн намсраа дэмэд гурван очсон юм байна. За тэгээд амаргайтай очсон усуд байна. Амаргай тухай дэрэн чугаан дуртгал бас байж байгаа. Стайлын юу хийсэн барьсан гэд. Тэгээ ч явуулсанд бол бас нэг тийм амар гэдэг хүн бас нэг сүрийн дараад байх. Тэр их гэрлийн хурдаар явжсэн саар болох нэг тийм байсан баг. Тийм учраас одоо ер нь явсан бол яаж юусыг ирхүү гэдэг үүднээс л тэр зүүнтний одоо үеийн намрыг оруулах гэсэн юм тэрээс өхөөл үе яриад ингээд явсан тийм ээ. Тэгэл явсан бол яаж зөвлөлт тал болох вэ гэдгийг л ерөөсөө одоо бүр өдрийн бодлоо шинэ зүйтэл болж исэн хүн. Баг тэгээд тэрнээс ер нь хөрсөн зүгээр сүүлдээ харин 49 оноос нь жаахан сүжиг уусна уу? Тийм баг. 36 онд баха нэг хин жавсгийн нэр дэш боос үсэг өгдөг лөө. Тийм. Шууд ирүүлж байгаа шүү дээ. Ирүүлж байгаа. Тийм. Баахан сум. Тийм 30,000 сум болов. Тийм. 4,30,000 сум ирүүлж байгаа гэж байгаа. Энэ чинь ардын хувьсгал 15 жил явгаар. 36 7 сард. Тэгээд за ингээд ер нь бол дотоодыг хамгаалах газрыг дотоод явдлын ам болгож байгаа. Тэгж. Зөвлөлтүүдийг болгоорой гэж тийм ээ. 36-ны 226-нд. Тийм. Мөн өдөр улсын баг хурлын тэргүүлэгчдийн одоо шийдвэрээр улсын маршал өргөлгөжин болгож байгаа. Дотоод ямар сайд тавьж ин тийм ээ. 36-ны 2 сард. За ингээд үндсэндээ 37-8 оны айхтар имийг хийлгэж ин тийм ээ. Жишээ нь гарч байлгаж байгаа одоо бүр гардаж хийлгэж ин. За ингээд ерөнхий сайд болголоо 39 онд. Тэгэхээр энэ хүн маань за Ленины одонгоор 2 удаа. Танаас түр нөгөө чекист. Тийм. Дотоод явна. Чекист. Зөвлөлтийн онд чекист. Гүнд чекист. За дотоод явдлын яамны Ленины одонгоор 2 удаа, Сов 10-ын одонтой. Тийм ээ. Тэгээд ер нь одоо жишээсэн гэж нь одоо энэ
Орос Монгол хүмүүсийн дурсам яриад тэмдэглэлдээсэн юмд тэгээд энэ дотоод яам бол үндсэндээ зөвлөлтийн дотоод ардын комиссарын салбар байсан. Тэгээд жижигхэн бүрэлдэхүүний 7 зөвлөгчийн 6 хүртэл дотоод явны Орос хүн байсан гэж. За. Ингэсэн байгаа байхгүй. Дээрх ажилтнууд нь бүхэлсэн бол одоо бүгд одоо дээрх ажилтнууд бол тэгээд ажилтнуудын тоо нэг хэв. Тэгээд тэдний амаар л явах ёстой. Гэдэг. Тэгэл одоо тэр ямар чинь одоо тэд нар л бүрдсэн зохион байгуулсан төлөвлөсөн тэдний шийдвэрээр л одоо чөөлсөн жөөрөө зарим тохиолдолд юу ч өшөлсөн одоо тийм юм даа. 2-3 удаа гэрэлсэн тийм ээ. Тий. Одоо Орсын тодорхойлолт үзэг байна л дээ. Тий. Тэгээ улс төрийн ч гэсэн хувийн ч гэсэн одоо нэг тийм байр суурь өгөө гэж. Эхлээд бор толгойгоо гэрэлсэн гэж. Тий одоо анхны одоо авайл гэдэг юм уу одоо анхны эхнэр нь одоо цэвэрлэлийн бор толгой гэж. Бор толгой богдын нэг тийм яриа байдیں۔ Одоо даман төвхөлдөө тэр лам гүнчишва ярьдгийн. Борлоготой гэрэлсэн гэж. Тэгээд одоо нэг сайхан торгон дээлтэй чавсан байж л дээ. Тэгээд богдхан дуудаж гин. Тэгээд хүмүүс аваад тэгээд юу борлогооч одоо юу юм да богдын ордны оролцоо хүн байж тийм ээ. Тэгээд одоо 20 месэнд нь одоо бэлэг өгч гэж бодож. Тэгээд очсон чинь чавсан 20,000 барьжээ гэж. 20,000 барьжсэн чинь богд юу амруугаан гараа хийгээд бүүлдсэн гэж. Юун дээр нь 20,000 дээр нь. Тий. За тэгээ чи миний идээгөө идэж яваарай гэж хэлээд явуулсан гин дээ гэж. Тий. Ийм байд юм билээ. Тэгээд за бор толгойгоо гэрэлсэн. Тэгээд цаашаа хэн болдог вэ? Тэгээд цаашаа одоо хит альбансаар одоо гэрэлсэн юм уу да тэр одоо театрын дуучин дэвэгээд байж байгаа. За тэгээд өөр бас уусуу за тэр намдгуйн дурдгалж бас байж л байдаг юм аа. За тэгээд бордлогоо бол хэлсэн мэл дээ чамд ирнэ тохирох одоо би тохирохгүй дэвэ тохирохгүй гэж одоо ноёнуудтай хүн зааж өгье гэж гүндгэн угаатай нийлүүлсэн гэж. Тэг гүндгэн бол бас нийлээ авч явсан байхаа. Тэг тэр хардлаа тэр дамарсан гээл тэг за яг хүүхдгүүл хүйм зүгээр чирүүлсэн бол тэр ясалж авсан ихнээсээ бол хүүхдгүү хүн тийм ээ. За тэр нэг говь ханган тулалдсан гээд тэр ханандараа гол дүр тоглож байгаа. За тэр нэргүй бол үнэхээр одоо чавсанд зүгээр яг биологчд бол одоо нотлоод байсан байх л да. Одоо генетик их хөгжсөн чи 94-ийн нарахад бол үнэхээр одоо тон адилхан байна тийм ээ. Тэгээ зэрэг нэргүй бол яг одоо гадаад их нэртэй байсан хөө юм. Тэгэхээр одоо чавсангийн яг төрсөн үр садгаж байна уу юу? За сувд бол бас өргөмөл хөөхд. Чавсангийн сувд. За сувдны хөөхд бол чавсантай мах цусны холбоо байхгүй. Одоо ийм юм тэгэхээр чавсангийн одоо үнсийг залгаад явах хүн бол ерөнхийдөө дууссан юм шиг байна. Дууссан. За тэр нэрвүүгийн хүүхдүүд бол одоо ямар улсууд байдэн гадаадын харьяат улсууд байсан болохоор тэр одоо мэдэгдэх юм алга. За тэр чавсангийн ерөнхий зам төлөв төрөх энэ төр бол энэ олон хүний юмд бийдээ. Одоо тийм байгаа тэр нэ Оросын сургуугч нар зөвлөх үйлчил бичсэн байгаа, ламсран гойж бичсэн л байгаа. Тийм юмд би дургүй. Тэгээд архиугаад одоо агсан тавьдаг дургүй гэдэг. Энэ тэр бас тэгээд тэр нэг жахан шалыг самуун тэр гэдгийг тойрогоор хэлж гисэн байгаа шүү дээ. Тийм. Тэр тиймэрхүү хүн байсан юм байна лээ. Тэгээ одоо яг хөө зүгээр чавсан хүн ямар ч хүнд одоо гэрэл байна, сүүдэр байна. Гэрлийн дэндүүг алтайлгаад ерөөсийн хүн бол юу ч байхгүй. Ямар ч одоо тийм уу юм Монголын түүхэнд гэж ингэж үздэг бол нэг түүх үнэн байх ёстой гэдгээс чинь бүр халиа гарчихсан. Одоо тэгээд ирсэн мөрөдөө хосгоо одоо жинхэнэ тэрүүн одоо Монголын нэг ганц шалгарсан хүн байсан юм шиг л одоо ингэж бичдэг энд өмөрдөг хамгаалдаг усуд бол зөндөө байна. Зарим нь ном бичсэн байж байгаа. Тийм шиг үлээ тий. Тэгэж үзвэл одоо замургай гэдэг мэрэгэн сайд байна. Дэмж энжин байна. Энэ олон 10,000 хүний амь насыг яах вэ? Тий гэдэг асуудал яригдэн тий. Тийм. За яг амьдралынхаа сүүлчийн мөчид бол би ер нь санаас илүү сарын мэмлээ хийцэн байна гэж бодсон ч байж магадгүй. Магадгүй. Дамбуга ярьж байгаа тий. 89 оны 3 сарын 9-10-нд гэрт нь очиж ярилцлага авсан Батжургаатай. Би жоохон хөвгт магнитон бариад бичлэг хийн л дээ. Тэгээд
дамгуу ярьжсэн. Цэдэн бол дарга Чавилсан хоёр бол одоо Маршал Чавилсан цэдэн бол их одоо хайртай байсан байна л да. Тэгээ өөрийгөө одоо залгамжлагч гэж гаргаж ирсэн хүн гэж. Тэгээд одоо ганцхан зүйл дээр л одоо санал нийлэхгүй байсан. Тэр бол миний амьдад зөвлөлтөд агаруулж болохгүй гэж. Тэр энэ дээр бол маш хатуу байр суурьтай уралж исэн гэж хэлж байгаа тий. Бусдаар бол ер нь бол одоо үе зайг одоо санал нийлж исэн. Онлайн үед бол цэдэн бол илүү байсан биз гэж. Тэгээд тэр одоо 50 оны 1-2 онд чинь тэгээд зөвлөлт рүү явахын өмнө бол тэгээд ер нь бүх юм захиад за би өөрийн одоо дургу ахт нь цэдэн бол хашаа явгээд байна гэх тийм ээ. Тий. Тэгээд одоо алтан булгийн ирэг дээр чи яалаа гэдэг үү чинь. Тий янз бүрийн таам юу байдаг. Тэгээд тэнд нэг их сони байгаа штэ. Одоо дуур сайд эрүүл мэндийн эрүүл хамгаалах юмнаас дуур гэж хүн байсан юм байж. Тэгээ одоо ингээд нэг ийм хүн болоод энэ дуурт хэлээж барьж гисэн гэж. За тэгээ зөвлөлтийн эмчнэр бол одоо явъя гээд байгаа юм байна одоо гэж. Тэгээд зөвлөлтийн эмчнэр улс төрийн төвчний тогтоолын төсөл Цэдэн Балдарга боловсруулад намсраж өгдөг тэр нууцын бичгээр бичүүлсэн юм байна лээ. Тэр намсраж байгаа өөрөө ярьж ийсэн. За тэр намсраж байгаа бол лигүү гэдэг тэр оронд одоо хэлсэн эхлэгч байсан юм одоо тийм хүний гэр бүлийн хүн байсан юм байна лээ. За лигүү бол хойно нийгмийн хоноо актем сууж агаад автын осод ороод нас барсан хүн. Тэгэхэд тэр намсраж өгдөг бичгээр бичүүлээд тэр Цэдэн Чавилсан одоо зөвлөлт эмчилэх тогтоолын төсөл бичүүлээд тэгээ хорын цаасын аваад өөрийнхөө ноорыг аваа шатаагаад хогийн дамтанд хийсэн гэж. Тэгээ тэр яагаад одоо тэгсэн тэгээд өмнө явдаг байсан шүү дээ. Тэгээ өмнө бол одоо зөндөөл тийм байсан шүү дээ. Тэгээ тэр одоо яагаад тэр Цэдэн Балгын санаачлагаар явбуу, зөвлөлтийн эмчнэрийн санаачлагаар явбуу, зөвлөлтийнхний санаачлагаар татаж явсан нь. Тэгээ тэр Сталинд бол тэр Сталины 70 насны ойгоор очоогүй Цэдэн Балгын. Тэр бол ч юм одоо би одоо ямар нэгэн байдлаар л одоо очих ёстой байх л да уул нь бол тийм ээ. Одоо тэр хоёр хүн очоо гэдэг бол систем ярнуудаас тэгсэн юм лээ. Тито. Тийм. Чавилсан хоёр. Тэгээ Тито бол өөрөө их юм уучсан байсан л дээ. Тийм их юм уучсан. Тэгээ Чавилсан бол тэр одоо Чавилсан уулзахтаа бас янз бүрийн ярьсан ч байж магадгүй бас. Тийм ээ. Өөрийн саналыг манайхан одоо ингэж би бол энэ дээр саналыг өгөөд ярьсан ч юм уу. Сталины бүх яриа бол мэдээж үлдэж чадсаргүй байна л да. Сталин Чавилсны тэр шаруугайн тэмдэглэлийн тэргээд бол бас дурсамжууд байгаа тийм ээ. Тэнд бол нэг тийм хүн бол байхгүй. Тэгэхээр тэр хоошоо яваад зөвлөлтөд яваад чинь эхлээд гайгүй байсан. Тэгээд Сталины зургийг одоо тийм хагалгаа хийлгэснийхээ дараагаар Сталины зургийг тэрвэрсээр байгаа л тэгэл одоо нүүдэнс юм шиг шаруугай юмд бол байгаа шүү дээ. Тийм. Тэгээд за яг хамгийн одоо сүүлд шаруугай дэрэгдэн байсан хүн. Тийм өөрийнх нь тал бичгээр би. Тэгээ бидний ярьсан энэ зүйл бол ерөөс худлын ярьсангүй. Ямар ч юм хэтрүүлсэнгүй. Зүгээр түүх үнэн байгаасан гэсэн үгнээс ярьлаа.